Сайн мэцхан үзэгчдээ тийм подкастын маань ээлж нэгэн дугаар эхлэхэд бэлэн болоод байна. За би бол Монгол эколог төвийн 3 дугаар сарын дадлагжигч Мишель байна. За өнөөдөр манай зочноор Ратна маань оролцож байна. За сайн уу. За ойр тэр энэ да. Сургууль хичээлээ сайн уу? Ойрд ачаал айгүй өндөртэй ажиллаж байгаа. Хажуугаар академик хичээл намаа үзэхээс хажуугаар нь бас дадлах хийж байгаа. Тэгээд өдөр болгон видео аплод хийгээд явж байгаа болохоор ер нь бол стожик орондоо орох завтай л амьдарч байна. Тийм байна. Их хичээлтэй л явж байгаа. За. Та өөрийгөө манай сонсогчдод товчхон танилцуулаад өгөөч. За окей. Өөрийгөө товчхон танилцуулах юм бол би одоо Энтэг улсын Дели хотод байдаг. Делигийн их сургуулийн 2 дугаар курс суралцаад явж байгаа. Тийм. Тэгээ одоо бол яг үндсэн мэргэжил чиглэл гэх юм бол улс төр судлал гэдэг чиглэлээр суралцж байгаа. Надад нэг асуулт бас төрлөөлтөө. Та ягаад гэхдээ заавал энэтхэг болсод те яг улс төр судлалаар сурж байгаа юм би. Яг ямар шалтгаан байгаа вэ? Надаас энтэх хүүхдүүд бас надаас амар тэгж асуудаг шүү дээ. Яагаад заавал энтэхтэй ирчихэж байгаа юм? Бид нар баг энтэхээс явмаар чинь гэдэг асуултууд аягүй хэрчээсэн. Хэд хэдэн шалтгаан болов. Эхний шалтгаан нь бол мэдээж financial reasons. Надад тэтгэлэг гэдэг зүйл олдчихж байгаа болохоор би тэрэнд ч үгүй хэрэггүй гэдэг тийм одоо санал тавьж чадахгүй байгаа гэсэн. Ягаад гэвэл би өөрөө мөнгөний үнцнийг аягүй их мэднэ. Тэгээд яг хүн academically нэг юм руу фокус хийх гэж хахад яг хажуугаар нь мөнгө олох гээд эсвэл хажуугаар нь ажил хийх гээд байж хахад бас айгүй ачаалттай хэцүү байгаад байдаг байхгүй. Тэгээд өмнө бас тэгээс сурж үзчихсэн болохоор за мөнгө олонгоо зүгээр сурсны чинь төлөө чанд мөнгө өгье гэж байгаа юм шиг тиймэрхүү оффер байсан болохоор татгалзаж чадаагүй. Хоёрдугаар тэгэх юм бол өмнө бас энтгэгт сурж исэн. Тийм болохоор энтхийн боловсролын системийг ус experience хийгээд үзсэн болохоор тэр туршлага дээр илүү их дөрөөсөн гэх юм уу. Та тэгвэл ямар тэтгэлгээр сурж исэн бэ? Тэтгэлгээр биш. Өмнө болохоор одоо манайхан гэр бүлэрээ Элчин сайдын яамд одоо ажиллахаар манай аав томилд авч яваад тэгээ бид нар гэр бүлэрээ энтэгт ирж байсан. Тэгээ тухайн үед бол би жоохон л байсан 14-5 настай л байсан. Ер нь энэтгээд тэтгэлгээр сурах яаж тэтгэлгээр сурах вэ? Ялангуяа таны мэргэжлэр. Тийм. Миний мэргэжил гэлтгүй энтэгт ер нь бол одоо энд сурж байгаа дийлэнх олон хүүхдүүд маань бүгдээр IT-ийн чиглэлээр сурж байгаа. Тэгээд би ч гэсэн ерөнхийдөө тэр чиглэлээрээ илүү суралцаасаа гэж зөвлөж байгаа. Яг гэх юм бол энтгэгч чинь бол IT, pharmaceutical, эсвэл heavy industry талаас одоо яг нөө англи үгнүүд ашиглаад явуулсан. IT болон тэ одоо эрүүл мэндийн салбар, эмнэлгийн хэрэгс ханганы нийлүүлэх салбар болон одоо хүнд үйлдвэрлэлийн салбаруудаараа айгүй хөгжсөн байдаг болохоор тэр тал руу нь одоо чиглэсэн тийм сургалтуудын туршлагуудыг нь олж аваад дэлхийн хамгийн шилдэг туршлагуудын нэгээс Монгол руу импортлоод их юм бол ер нь бол зүгээр. Тийм болохоор IT-гаар сурж байгаа хүүхдүүд их байгаа. Тэгээ хүүхдүүдийг ч гэсэн IT-гаар илүү их ирээсэй гэж бол хүсэж байгаа. Тэгээд энэ шиг ирэх нөхцөл нь бол ерөөсөө хингийн ICCR-ын тэтгэлэг одоо 18 наснаас дээшээгээ дунд сургуулаа төгссөн хүн болгонд ерөөсөө нээлттэй сонгон шалгалтууд явагддаг. Тэгээд A2A портлоор ерөнхийдөө сонгон шалгалтууд нь хийгдээд явд юм билээ. Тэгээ би ч гэсэн өөрөө A2A портал дээр нь ороод эсээгээ бичээд сонгон шалгалтын тэр материалуудаа бөглөөд тэгээд Элчин сайдын яамн дээр нь очиод ярилцлаганд тэнцээд тэгээд наашаага ирж исэн. Тэгээд тухайн жил бол надтай хамт бас 10-аад оюутнууд ирж исэн. Одоо ч гэсэн суралцаад явж байгаа. За хэлний оноотой байхад ер нь болчихоо эсвэл өөрөөс ямар нэгэн чадвар шаарддаг. Одоо наач болохоор айгуугаа асуулт байна л да. Барууны орнууд руу явах гэхээр бид нарт маш их зүйл шаарддаг тийм. Ганц хэлний оноо гэдэг бол зүгээр л яг хамгийн basic, хамгийн энгийн шалгууруудын нэг байгаад байдаг. Тэнгүүт интегро competition бол нэгдүгээр багтай байдаг. Өрсөлдөөн багтай. Тэгвэл энтхийн талаар хүмүүс нэг ойлголтгүй байгаа. Нөгөө талаас энтхийг нэгт гэж одоохондоо үнэлж авч үзэхгүй байгаа. Гэхдээ ямар ч л байсан дэлхийн 4 дахь том эдийн засаг болоод ямар ч сан гараад ирж байгаа. Дараагийн их гүрэн болно гэсэн амбицтай улс төрийн бодлого зорилгоод нь хэрэгжиж явж байгаа болохоор айгу ирээдүйд бол илүү их үнэлэгдэх бах. Гэхдээ ирээдүйг харж чадж байгаа хүмүүс бол энтхийг илүү их зөөх бах гэж бодож байгаа. За тийм болохоор одоохондоо бол өрсөлдөөн багтай байгаа. Шалгуурын хувьд гэх юм бол одоо хэлний оноо байхад л тэгээд эсээгээ гоё бичсэн. Эсэн дээрээ өөрийнхөө хинбэ гэдэг identity, personality-г тодорхойлоод өгсөн байхад ус зүйл нь бол асуудал байхгүй. Тэг бол бас асар том соёлын ялгаатай болсон шүү дээ тий.
Анх очиод тулгарсан хамгийн том соёлын шок яг юу байсан бэ? Би яг хамгийн анх энтэгт ирж байсан гэх юм бол 2012, 11 онд аяллаар ирж байсан. Тэгээд би ч яг нөгөө нэг Болливуд дээр гардаг шиг л энтхий төсөлцсөн байгаа шүү дээ. Айгуу царайлаг ахнаар, айгуу царайлаг эгчнэр, тэгээд айгуу гоё ингээд тийм орчин төсөөлж исэн чинь л яг 360 градус хэрэгцсэн юм шиг. Эсвэл 180 градус хэрэгцсэн юм шиг тийм эсрэг тэсэг орчин огтчихсан л та. Тэгээ миний хамгийн анх realize хийжсэн зүйл бол өө энтэг чинь тийм цэвэрхэн улс бол ёстой биш юм байна гэж бодчихсан. Яг нэг жоохон хөөхтийн бодлоор. Тэгээд би багтаа болохоор өөрөө айгуу бор гэж очлоодаг гэсэн байхгүй. Тэгэл юм бол ангийн хамгийн хар хөөхт юм бэ гингүүт над руу заадаг байсан. Тэгэнгүүт би энтэгт ирээд бас нэг бодчихсан бодол нь өө би чинь цагаан байсан биш үү яг үнэндээ. Би нэг тийм амар хар мар арьстай хүн бол бас биш юм байна гэж жоохон хөөхт тахтаа бол бодчихсан. Тэгээд амьдрах орчин болон тийм одоо хүмүүсийн арьс өнгийг яг анх удаага одоо амьдараа мэдэрч нүдэрээ харж байсан болохоор тэр үед л хамгийн том шок нь бол ер нь гараад явцсан болов. Тэрнээс хойшоо бол нэг тэгж амар шокнд бол орж байгаагүй. Тэгвэл хичээл хувийн амьдрал болон аялал зэргийг та хэрхэн төлөвлөж байна? Энэ айгүй гоё асуулт байна. Өмнө нь болохоор хичээл хувийн амьдралаа нэг тэгж төлөвлөд байдаг байсан. Ягаад гэх юм бол нэг ачаал байхгүй. Хичээлд явах үед хичээлд явчихна. Хичээл дээрээ 100% фокуслчин. Тэгэл тэрний дараа гэртээ ирээл, сайхан чийлрүүлж илрээл, гэрийн даалгавар хийгээл байж байгаа байсан. Гэтэ одоо энэ жилээс бол яг тех нөхцөл ерөөсөө байхгүй болчихж байгаа л да. Яг юм бол энэ жилийн хувьд болохоор шинэ зорилгоо тавиад явцсан. Тэд нартай хүрэх гээд ажиллаж байгаа. Тийм болохоор яалтчгүй time management, цагийн менежмент гэдэг зүйл бол хэрэгтэй болж байгаа. Тийм болохоор ер нь бол одоо Parkinson's law байдаг шүү дээ. Parkinson's-ны хууль work expense to fill the time available яг тэрнтэй адилхан. Хүн байгаа цагандаа тохируулаад бүтээмжээ нэмдэг. Тэгэнгүүт бид нэр за өнөөдөртөө ямар ч байсан энэ нэг бие даалт хийгээд дуусгах даа гэдэг юм бол бид бүтэн өдөржингөө тэрнтэй наашаа цаашаа зуралдаал хоол унд идэж явах юм эргүүлсээр байтал бүтэн өдрийг алдаж болно. Тэгтэл одоо болохоор надад тийм өдрөө алдах ямар ч боломж нөхцөл байдал байхгүй болчихж байгаа болохоор ерөнхийдөө за нэг цаг байна. Нэг цагийн дотор шинэ assignment яаж хийж байгаа дуусах бүх судалгаануудаа хий. Тэгээд манай assignment-ууд яаж яхад жоохон нөгөө хуучин хэсэг маягаар явдаг байхгүй юу? Нэг traditional уламжлалт маягаар энтэгт ерөнхийдөө боловсролын салбар нь ерөнхийдөө явагддаг. Одоо хүртэл тийм болохоор гараар бичдэг assignment-уудтай. Тэгэл яг гараар цагийн дотор 10 хэдэн хуудас мууцын бичнэ гээл суугаал. Тэгэл ерөөсөө чамд өөр боломж байхгүй, өөр сонголт байхгүй гээл ингээд яг нэг бууд болгоцсон юм шиг тиймэрхүү одоо бүтээмж нэмдэг ч гэх юм уу. Тиймэрхүү байдлаар өөртөө бол ханддаг гэдэг юм уу? Бас нэг үг байдаг шүү дээ. Нөгөө өөртөө болохоор айгүй хатуу хандчих. Бусдад бол ингээд зөөлөн хандчих гэдэг. Яг хэрийг айгүй ихэмшиг хийдэг гэх юм уу? Nice юм. За энэтхэгт сурснаар таны яг олж авсан төлөвшил юу вэ? Энэтхэгт болохоор одоо яг нэг тиймэрхүү өнцгөөс нь сурч авсан ойлгосон зүйл гэдэг юм бол илүү тийм хүлээцтэй, тайван байж бол хүсээгөө сурд юм билээ. Тэрийг болохоор одоо яг ямар жишээн дээр тайлбарлаж болох вэ гэдэг юм бол намайг хамгийн анх энтэгт ирж хахад би нэг цагаа засах гэж цагийн хэлээр орчихсон. Тэгсэн чинь за одоо манай засварчин хүрээд ирнэ. 5 минутын дараа л хүрээд ирнэ гэвэл. За ойлголоо. 5 минут. 45 гээд ороод ирэх юм байна гэл цагийн харц хүлээгээ суужсэн чинь 45 бол биш нөгөө ахруу хараал. 50 боллоо, 55 боллоо. Бэдгүү. 5 минут гэж ерөөсөө айгүй удаан циклээр үргэлжлэдэг үүтэй бараг 40-50 минут хүлээсэн. Тэгээ тэр үед анхандаа яг боож өгчихсэн. Юу яриад байгаа юм бэ? 40-50 минут байсан бол анханаас нь надад 1 цаг гэж хэлэхгүй яасан гэж яг нэг дотроо бодчихсэн ч гэсэндээ яг сүүл рүүгээ яг энэ зүйл нь болохоор айгүй тийм хүлээцтэй байдал намайг баг-багаар тасгаж сургаж ирсэн гэдэг анзаарч ирсэн л та. Тэгээд тэрнээсээ гадна хамгийн том ойлгож авч ирсэн зүйл нь юм бол юм гэдэг чинь яг нэг өнцгөр ерөөсөө хэзээ ч тайлбарлагддаг юм байна. Туйлын үнэн гэж ерөөсөө яг нэг өнцгөр харагддаг юм байна гэдгийг ойлгож авч ирсэн. Жишээлбэл одоо яг энтхийн түүхийг судалж байхдаа энийг бүр аягүй сайн ойлгож ирсэн баггүй. Англичууд болохоор энтхийн түүхийг ярихдаа бид нэр энтхийг хөгжүүлж өгсөн. Энтхийг юу ч хүү байхад бид нар төмөр зам барьж өгсөн. Энтхийн эдийн засаг ямар ч байсан эдийн засгийн хувьд дэлхийн нийтийн эдийн засагтай холбоод өгсөн, глобалчлаад өгсөн, улс төрийн тогтолцоотой болгоод өгсөн, удирдагч нарын бэлдээд өгсөн. Бид нар бол энтхийг баг үүсгэн байгуулад гараад явсан хүмүүс гэж англичууд бол өөрсдөө өнцгөөс тайлбарлаж байгаа. Тэнгүүт энтхийн өнцгөөс хараад үзэнгүүт англичууд орж ирээд зүгээр л дээрэм тонол хийсэн.
Үнэхээр л бүр байж болох бүхэл юмыг дээрэмд тонол хийсэн. Дээрэмд тонол хийхийн тулд тэр төмөр замын одоо суугуудыг ашиглаж байна. Нэгсэн доо тэндээс хүн дээрэмдчихэд ирэхийн тулд тэгээд байн байн жил болгон татвар авч байгаа юм шиг ингэж нэг дээрэмдэж суухын тулд тэнд ямар нэгэн дэд бүтц хэрэгтэй болж байгаа. Тэр дэд бүтцэл одоо төмөр зам эсвэл ямар нэгэн замын авч сүлжээ гэж оруулж ирж байгаа. Тэгэл одоо ажилтны төрөл Их Британд хөгжсөний дараа одоо зах зээл хэрэгтэй болсон. Тэр зах зээл рүүгээ интеграц хийхийн тулд энтхийг шахаж оруулаад дэлхийн зах зээл рүү оруулж байгаа болохоос энтэгт нэг тус буян болох гэсэндээ оруулаагүйгээд яг тэр Бипен Чандрагвайн бичсэн яг номон дээр байгаа даа байхгүй. Тэгэнгүүт яг энэ болгоноос харах юм бол юм гэдэг яг туйлын үнэн гэж байхгүй. Хоёр талаас түүх бичигддэг. Тэгээд яг тэр зүйлийг ойлгож аваад тэгээ макро төвшөндөө яг тийм байгаа. Колоничлж байгаа улсууд ерөнхийдөө түүхээ бичиж байгаа. Одоо анчин ямар нэгэн байдлаар л түүхээ бичдэг болохоос нэг авлуулж байгаа чонон юм уу арслан түүхээ бичдэг байдаг шүү дээ. Яг тэрнтэй адилхан тийм power dynamics гэдэг зүйл бас улс төрд айгүйх нөлөөлт юм байна. Улс төрд битэл дэлхийн хүн амын мэдлэг мэдээлэлд айгүйх нөлөөлт юм байна гэдгийг ерөнхийдөө ойлгож ирсэн. Тийм болохоор ч тэр юм одоо ч гэсэн жижиг зүйл дээр ч гэсэн яг миний зөв чиний зөв эсвэл чиний л одоо тийм буруу миний л 100% зөв гэдэг тэр 100% гэдэг бол ойлголт байхгүй. Хэрвээ би чиний өнцгөөс хараад үзэх юм бол чиний амьдралаар амьдраад үзэх юм бол яг л чамшиг л бодолтой байх байсан. Тийм болохоор тэрэн дээр бол бид нар нэг илүү дайраад шүүмжлээд ах шаардлага байхгүй гэж хардаг. Тэгвэл гадаад оюутан нэгтгэж сард хэдэн төгрөгөөр амьдрах ер нь боломжтой вэ? Ер нь сард хэдий хүрээдэг вэ? Мөнгөө хэмжих ямар орны байдаг уу танд? Ямар орны гадаад оюутан гэдгээс их шалтгаална да. Одоо барууны орноос ирж байгаа манай найзууд бол бас тамтаггүй үрж байгаа. Гадаад оюутан гэдэг нь болохоор энтэгт сурж байгаа Монгол оюутнуудаа хэлж байгаа бол миний харж байгаа алтан баримжаа гэдэг юм бол нэг сая төгрөгөөс сая 500 мянган төгрөгийн хооронд бол амьдрах боломжтой. Үрээд. Үнэхээр хэмж чаддаг мундаг санхүүгийн сахилга баттай оюутан байх юм бол 600 мянгаас доошоо үнэлгээтэй ч гэсэн амьдрах бараг боломжтой. Тэгээд сар болгоны стипend буюу одоо тэтгэлгээрээ бид нэр сая гаруй төгрөгтэй дүүцүүлж мөнгө авдаг. Тэгэхээр үрэлгэн байх юм бол жоохон дутагдана. Хэмж чадах юм бол жоохон илүү гарна. Ингэдгээд ер нь олон мужид Гэлгар буудыг хориглосон байдаг. Тэнд хүмүүс ямар төрлийн тор сав баглаа бодлыг ашиглаж байгаа юм? Монголд ер нь тэнднээс яг юуг нэвтрүүлж оруулж ирүүлэх боломжтой гэж та үзэж байна? Миний харж байгаагаар энтэг айгүй олон хүн амтай болохоор ч тэр юм хууль тогтоомжууд нь айгүй тийм эмх цэгцтэй, дистаралтай болон одоо мэдээлэлээ иргэдтэй хүрэгчээд тэгээд тэрний бүр хожим хойно дараа нь одоо хууль тогтоомж нь хэрэгжээд явдаг тийм системтэй харагдаад байгаа. Одоо яг л манай монголчууд болохоор өглөө нь шууд за окей зам хаалаа шүү гэхэд чинь яг ажиллаж явж байсан хүмүүс айгүй хэцүү нөхцөл байдал үүсдэг шүү дээ. Яг тэрний эсрэгээр нь одоо жишээлбэл хоёлаа яг пластик дээр жишээ аваад үзье л да. 2014 онд Swachh Bharat Abhiyan гэдэг төсөл хэрэгжиж эхэлсэн. Засгийн газраас. Тэр нь болохоор энтхийн гудамж талбайг илүү цэвэрхэн байлгахыг, пластик хог хаягдлын хэрэглээг багасгахыг, одоо ямар нэгэн байдлаар пластик өдөр тутмын амьдралдаа бид нар хэрэглэхгүй байя гэдэг хууль тогтоомж нь санаачлах нь 2014 онд батлагдаад ерөөдөө кампайн өрнөж эхэлж байгаа байхгүй. Тэнгүүд тэрний дараа 2017, 18, 19 онуудад эрчимтэйгээр awareness campaign гэдэг шүү дээ. Олон хүмүүст таниулах зорилготой тийм кампайнууд өрнөд пластик яагаад муу юм? Яагаад бид нэр ингээд пластикийг хэрэглэх юм бол байгаль орчинд ийм сөрөг нөлөөтэй юм. Тэгээ урт хугацаанд хүний биед ч гэсэн одоо тэр сөрөг нөлөөлүүд нь эргээд яаж ирдгийг гэх мэтлэн маш олон талаас нь маш олон өнцгөөс нь хүүхдүүдэд ч тэр хөгшчүүдэд ч тэр залуучуудад ч тэр бүх одоо нийгмийн бүлэгт хүртээмжтэй маягаар тиймэрхүү сурчлагаанууд, тийм awareness campaign-ууд хийж эхэлж байгаа байхгүй. За тэрний дараа явж хамгийн сүүлд эцэст нь нийт мужуудаараа хэрэгжиж эхэлсэн хууль тогтоомж нь 21 он 22 оны төсвөлөөр батлагдаж байгаа байхгүй. Тэгэхээр эн чинь бүхэл бүтэн 8 жил ямар нэгэн байдлаар нийтдээ таниулах гээд пластик гэдэг зүйл ийм хор өнөөлтэй байх нэ, энийг өдөр тутамдаа бид нар хэрэглэхгүй байх нь ийм сайн үр дагавартай байх нэ гэдэг тийм ойлголтыг өгж суулгаж байгаа байхгүй. Яг том гүрэн болохоор ч тэр юм уу эсвэл дэлхийн хамгийн их одоо хүн амтай улс болохоор ч тэр юм уу тэр кампайнийх нь хугацаа нь удаа үргэлжилсэн байж болно. Гэхдээ бид нар ч гэсэн ядаж энэс нь суралцаад анхандаа ядаж үр дагавруудыг нь тайлбарлаад, экологийн хор хөнөөлийг нь тайлбарлаад, хүний биед гарч байгаа биологийн хор хөнөөлийг нь тайлбарлаад
Тэгээд хүмүүст хүртээмжтэй маягаар энэ сурчлагаа, тайлбаруудаа явуулж чадах юм бол хүмүүс бас тэнийг хүн биш шүү дээ. Монгол хүмүүс бол үнээр нэг л юм хэлүүлээ гэдэг одоо нэг тийм уламжлалт, тийм үгнүүд, сургаалууд биднэрт байдаг. Тэнгүүт л бас нэрээ тийм юм биш үү гэд хүмүүс ерөнхийдөө ойлгоод ухамсарлаад авчих юм бол хүний ухамсарын асуудал гэдэг бол яг одоо энэ байгаль орчин экологийн пластик хэрглэж байгаа байдал ч юм уу эсвэл хог хаягдал тарьж байгаа байдалд айгүйх нөлөөлдөг гэж үзэж байгаа. Миний хувьд бол болохоор эхлээд ядаж тийм awareness campaign шиг юм явуулаад тэрний дараа хууль тогтоомжоо хэрэгжүүлээд эхлэх юм бол ямар ч лээсээ хүн болгон надад хамаагүй гэж хаасаагүй хог хаягдал хаяад авах гэж бодож байна. Хэрэгжүүлэх зүйл нь эхний зүйл нь. Тэгээд одоо энэ тэгт болохоор пластикийн оронд пластикийн хориод хийчихэж байгаа. Одоо өөр юу үлдчихэж байгаа гэх юм бол цаасан одоо баглаас аваад маш их дэлгэж гарч ирж байгаа. Бүх хүргэлтийн компаниуд, хоол хүргэлтийн компаниуд, тэгээд grocery бид дараад худлаад авангууд ихэнхдээ цаасан тийм цаасан уутууд ашиглагдаж байгаа байхгүй юу. Тэгээд нөгөө талаасаа пластикийн хэрэглэнээс гаргаа хийчихлээр хүссэн үсээгүй цаасан уут нь илүү хөгжөөд боловсронгүй болж байгаа. Тэнгүүт одоо илүү одоо шингэн зүйл хийхэд төсөртэйж байд юм уу? Эсвэл ямар ч нэгэн байдлаар одоо ус орчход нэг цоорхооргүй, ноорхооргүй нэг тиймэрхүү материалуудыг гаргаж аваад туршиж үзээд ах шиг миний сүүлийг харж байгаагаар. Тэнгүүт шаардлага хэрэгцээнд байх юм бол угаасаа тэр индастри, тэр ажил дүрмтэй зүйл бол хөгжиж байгаа. Тэр бараа бүтээгдэхүүний одоо хөгжилч гэсэн явагдчихж байгаа. Тэнгүүт бид нэр шаардлага хэрэгцээг нь үүсгэх хэрэгтэй л гэж харж байгаа. Тийм байна. Яг awareness campaign гэсэн чинь хамгийн basic awareness campaign-ууд байдаг шүү дээ. Одоо жишээл reduce, refuse, recycle, reuse гэдэг. Яг одоо эднэрийг л ерөөсөө бид нар Монголд яг яаж хүмүүст ялангуяа хүүхэд залуучуудад хүртээмжтэйгээр сурчлаа явуулж болох уу, кампэйнуудаа яаж явуулж болох уу, яаж энийг орчуулах уу, үгийн хувьд яаж задлаад, яаж одоо хүн сонирхолтой байдлаар тэгээд хүнд ойлгомжтой болон сургамжтай байдлаар яг нэг тэрийг хүргэх үү гэдэг зүйл дээр бас нэг жоохон одоо creativity шаардаад байгаа гэх юм уу? Бүтээлч байдал. Байгаль орчин экологийн тэнцвэр нь хэрэг үг нэг төгсөд. Энэ тэг улсад миний анзаарж байгаагаар би Дели хотод амьдарч байгаа. Тэгээд Дели хотод амьдарч байхад байж болох одоо бүхэл барилга баригдаагүй бүх хэсгүүдээр дандаа моднууд байдаг. Гэхдээ моднууд нь 20 жилийн өмнө 30 жилийн өмнө тарьсан юм нарийнхан моднууд биш. 200-300 жил таригдсан байж исэн моднууд энд одоо хүртэл байж байгаа байхгүй. Тэгэхээр надад байгаль орчноо хамгаалж байгаа тэр ялангуяа мод тайрах дээр бол маш нухацтай авч үздэг. Зүгээр хүн хашаандаа байгаа модыг газар худлаад авлаа гэхэд хашаандаа байгаа модыг тайрах нь битгий хэл. Бүр тийм одоо үндэсний цэцэрлэг төрлийн гэдэг шиг ecological park-ууд байгаа байхгүй. Тэр паркууд нь invasive species гэж байгаа шүү дээ. Одоо бусад ургамалтай халтай моднууд гэж байгаа. Тэр моднуудыг хүртэл тайрж унгаж чаддаггүй. Тэгээд тэрэн дээр яг ямар арга хэмжээ авд юм бэ гингүүтэл аль болох ингээд нөгөө өөрөөр нь байглаар нь хатаагаад тийм нэг өхүүлэхэл арга хэмжээ авдаг. Бусдаар бол бид нар тайрах нөхцөл байхгүй гэж тайлбарлаж байгаа байхгүй яг тэр Nero Ridge дээр очиод яг экологийн тэр хүрээлэн дээр нь очиод үзчихсэн чинь тэнгүүт манай Монголд бол ялангуяа яг энэ 7 хоног айгүй personal зүйл ороод ирчихсэн л да. Энэ 7 хоног би assignment дээрээ хотын төлөвлөлт дотор байгаа ногоон байгууламжийг хэрхэн хамгаалах вэ гэдэг дээр би даалтаа хийж байгаа байхгүй. Яг тэрнтэй зэрэгцээд манай туулын шугууг бол зүгээр л үнэхээр өглөө босоод хүн сахлаа авч байгаа юм шиг тэгж ядчих байгаа байхгүй. Тэнгүүтэл тэрийг хараад надад бол үнэхээр зүгээр л яг өр өвдмөр гол зурчмаар тийм сэтгэл төрж. Нөгөө талаас би ч гэсэн туулын хөвөнд бас тоглож өсөж исэн. Тэр туул голоороо хичээлээд харчаал ангийнхаа хүүхдүүдтэй сэлгүүцэл зугаацаал гол дээр нэг очиж тоглож авах бүр тийм гоё орчин байсан байхгүй ялангуяа зууны цагт. Тэнгүүт тэрийг маань одоо юу ч хүү ингээд тайраад хайж байгааг харах бол зүгээр эколог судалтгүй зүгээр энгийн Монгол улсын иргэн хүний хувьд ч гэсэн харахад үнэхээр л харигслал байгаа байхгүй. Энд хайргууныг үзүүлсэн шүү. Тийм тэгээд одоохондоо бол нэг улс төрчмөөргүй байна. Гэхдээ шаардлагатай бол ямар нэгэн байдлаар өөрийнхөө дуу хоолойг ёжилж бас хүргэнэ л гэж боддог. Та ер нь одоо сургуулаа төгсөөд Монголд ирж ажиллах бодолтой байгаа юу? Эсвэл өөр төлөвлөгөөтэй байгаа юу? Яг одоогийн байдлаар миний төлөвлөгөө гэх юм бол
сургуулаа төгсөөд магистрийн чиглэлээр Австрали руу орч суралцах хүсэлтэй байгаа. Тэгээ тэрнийхээ бэлтгэл ажлуудыг хийгээд ч гэсэн явж байгаа. Зарим нэг судалгаануудыг ч гэсэн хийгээд явж байгаа. Тийм болохоор тэрний дараа би бол Монгол улсад очоод ерөнхийдөө ажиллаад явна гэж бодож байгаа. Тэр хүртэл мэдээч очоод биеэрээ оролцож чадахгүй эсвэл биеэрээ Монгол улсад хувь нэмэр оруулж чадахгүй ч гэсэн захимаар онлайнаар боломж олцоогоод ажиллаад бас хувь нэмрээ оруулах гал хичээгээд явж байгаа. Хэрвээ та тэгвэл 16 настай өөртөөгөө бол юу гэж захих байсан бэ? Ямар гоё асуулт вэ? Үнэхээр гоё асуулт байна. Яг 16 настай би гэдэг юм бол айгүй тийм сэтгэл готролд орцсон. Харийн нутагт ирсэн, найз нөхөдгөө ганцаархнаа өрөөндөө суудсан, ерөнхийдөө сургуультай явахыг хүсдэгчгүй. Бүр яах гээд би бүр ийм хэцүү нөхцөл байдалд ирчвэ гэдэг нэг тиймэрхүү зүйлийг контемплейт хийгээд сууж ирсэн хүүхэд байгаа даа байхгүй. Тэгээд тэр хүүхдэд бол хандаж хэлэхэд чи жилийн дараа гэхэд яг сургуулийнхаа одоо сурагчдын зөвлөлийн нэг гишүүн болоод илс чинь тэрний дараа гэхэд чи сургуулийнхаа бас одоо сурагчдын зөвлөлийн захирал махалтай найзлаад өөрийнхөө дуртай чиглэлээр яг тэр театр материйнхаа бодож исэн тэр тайлан тоглолтууд үзүүлбэрүүдийг ч гэсэн хийгээд явчихна. Өөрийнхөө хүссэн байдлаар академик амжилтуудаа ч гэсэн гаргаад явна. Чиний англи хэл чинь ч гэсэн илүү сайжирна. Тэгээд чи дараа нь Японд очиж үзнэ. Дараа нь энтгэхт ирж чи бүр дээлгийн их сургуульд оюутан болоод суралцсан. Тийм болохоор ихтгэл найдвараа битгий алдаарай. Тэгээд одоохондоо хэцүү байгаа ч гэсэн нэг зүйлийг захиж хэлье гэж өөртөө хэлэх баг. Яг Деважин руу явах зам яг там руу явж байгаа юм шиг хэцүү зүйлийг туулж очдог. Там руу явж байгаа хүмүүс харин Деважинд байгаа юм шиг жаргалтай байсаар байгаа там руу ундаг. Тийм болохоор зовлон гэдэг бол яг эцсийн зогсоол биш. Зовлон гэдэг бол зүгээр л эхлэл цэг туулаад өнгөрөх ёстой чиний хариуцлага гэж хэлэх байсан баг. 16 настай байхдаа би ч айгүй ухамсаргүй байсан. Айгүй бол энийг тэнийг юм ярьчихлаа гэл нэгт өөрийгөө ч барыг тоохгүй байсан. Тэгээд за 16 настай хадаа яг ийм төвшөнд байсан биз дээ. Тэгвэл яг 17 18 настай байхдаа бүр өсөж үйж ясна минь тэрүүн тэгвэл яг юу нөлөөлсөн бэ? Яг нэг шөнө л нөлөөлсөн. Би өөрөө айгүй зөрүү төнөлтэй. Тийм болохоор яг нэг олон хүн энийг зөв гэж бодох юм бол би тэрэнд айгүй хэрэгэлцдэг байхгүй. Яг тэрнтэй адилхан одоо аа маань болохоор уг нь бол намайг хичээл маа хийж гинэ гэж аяа асуудаг гэсэн мөртлөө нэг өдөр орж ирэхдээ надад хэлчихсэн байхгүй. Тэр нь юу байсан бэ гэх юм бол чи одоо хичээл ярихгүй одоо шууд унд гэрлээ унтраа гэдэгт нь би зөрөнгүүтээ орондоороо ороод шүнжэнгөө хичээлээ хийж онж ирсэн. Яг тэр үеэс ахуулаад миний хичээлдээ ерөнхийдөө сайн болох тэр эхлэл тавигдчихсан бахаа л гэж бодчихлоо. Тэлийн асуулт байна. Энэгдэг улсад сурахаар төлөвлөж байгаа залуустаа өөрөөсөө хамгийн гол зөвлөгөө юу вэ? За хамгийн гол зөвлөгөө нь гэх юм бол одоо энтгэхт ирж байгаа залуус маань 18-19 л жоохон залуучууд байгаа даа. Тийм болохоор тэр залуучуудтай өгөх зөвлөгөө гэх юм бол энтгэг бол амархан газар бол биш. Орчин бол аимшигтай газар. Судалгаагаа яг сайн хийж иж энтэг рүү явна гэдэг шийдвэр гаргах хэрэгтэй. Би яг сэтгэл зүйн хувьд яг энэ газрыг давж чадах уу? Хүн болгон чам руу харна. Хүн болгон гудамжинд явж ах чинь эн чинь гадаад хүн явж ийн гэл ингээд харна. Яг энэ болгоныг сэтгэл зүйн хувьд хүлээж авахтаа бас бэлтгэлтэй байгаа юу. Нөгөө талаасаа энтгэг бол маш өндөр сахилга батыг шаарддаг. Эртсийн оноо чинь 68-69%-аас доош онцох юм бол шалгалтанд орж чадахгүй. Тэнгүүт яг тэр сахилга бат гэдэг зүйл байна уу? Сэтгэл зүйн бэлтгэл гэдэг зүйл байна уу? Бас дээрэс нь энтгэг улсыг нэг тэгж амар барууны өндөр хөгжилтэй улс шиг бол одоо хүлээж байгаа тийм том хүлээлттэй байх юм бол энтгэг улс бол чиний хүлээлтэнд бол хүрэхгүй гэж бол яг хатуухан бол хэлмээр байна. Гэхдээ нөгөө талаасаа боломж болцоонууд байгаа юу гэвэл байгаа. Чи эхний хэцүү үеийг нь давч чадах юм бол чиний дараа нь одоо өөртөө авч үлдэж чадах тэр бүх академик болон амьдралын сургаамжуудыг бол яг үгээр хэлж үзгээр бичиж чадахгүй эсвэл мөнгөөр үнэлж чадахгүй тийм том сургамжуудыг бол сурж авч чадна. Тэгэхээр өөрөөсөө дахиад нэг асуугаад үзэх хэрэгтэй. Би бэлэн байгаа юу? Бас би боломжууд нь надад
байх юм бол, бий болох юм бол тэр үед нь атгаж аваад яг суусан газраас шороо атгах чадах уу гэдэг зүйлийг өөрөөсөө асууж үзэх хэрэгтэй баг. Тэгээд энэ тэр үйл юм бол welcome. Бэлэн байна л гэж болох хэрэгтэй. Өнөөдрийн маань подкаст энэ үрээ дуусч байна. Манай өнөөдрийн подкаст оролцсон Ратнада баярлалаа. За подкастт урьж оролцсон та бүхэнд ч гэсэн айгүй их баярлалаа. Тэгээд цаашдынхын подкастт амжилт хүсье. За баяртай. Баяртай.